Alexa, turn on the light, please. Okay. Сайн байцгаана уу? Намайг Баска гэдэг. Өнөөдрөөс эхлээд бид Intel-ийн сошиал хуудасаар дамжуулан unboxing видео зураг хийж эхэлж байна. Энэ зураглаар дамжуулаад технологийн салбарт гарч ирж байгаа сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүдийг unbox хийх болно. Өнөөдрийн дугаараар Amazon-ы Alexa-тай ухаалаг speaker Echo Dot, Goosand-ийн bedside lamp болон Bulb гэсэн 3 төхөөрөмжийг танилцуулах болно. За, Echo Dot-ийн хувьд бол хамгийн анхны загвар нь 2016 онд танилцуулагдсан бол бидний одоо задлах байгаа энэ 4-р Echo Dot-ийн хувьд 2020 онд нээлттэй хийсэн. За, задлацгаая. За, Echo Dot маань байна. Мөн танилцуулга нь. За, мөн цэнгэлэгч. За, 4-р үеийн Echo Dot-ийн хувьд бол speaker илүү сайжирч чанга баас дууралтай болсон гэж хүмүүс их ревю бичсэн байлаа. За, мөн дээрээс нь LED дэлгэцтэй учраас цагны оронд ашиглах боломжтой. Мөн brightness-ийг дээшээ доошоо тохируулах боломжтой. За, тэгээд дээрээс нь сэрүүлэг тавиад снус хийх боломжтой. За, тэгээд микрофоно асаагаад Alexa-тай холбогдоод мэдээ сонсох, дуу сонсох гэх мэт нөхцөлүүдийг хийх боломжтой ийм төхөөрөмж байна. За, тэгээд speaker-ийн хувьд болохоор урагшаа дууралттай болж өөрчлөгдсөн байлаа энэ 4-р үеэсээ. За. Хоёр дахь төхөөрөмжийн хувьд бол Goosand-ийн bedside lamp байна. За, одоо бүгд энийг асуулцгаая. За, Goosand-ийн танилцуулга нь байна. За, гэрэл мөн цэнгэлэгч болон залхуур нь энэ байна. За, энэ Goosand гэсэн ухаалаг гэрлийн хувьд бол Goosand гэсэн аппликейшнтэйгээ холбоод 16 сая өмнөний сонголтоос өссөн өнгөө тохируулах боломжтой. За, тэгээд мөн автомат усан нөхцөл тохируулах боломжтой. Энэ нь болохоор жишээ нь гэрийн температур 2 градус хүрэх юм бол цэнхэр гэрэл асах ч юм уу те. Эсвэл 100 метрийн ойрт очиход гэрэл асах гэсэн тийм нөхцөл зааж тохируулах боломжтой. За, тэгээд мөн энэ Goosand-ийн чийдэн байна. Энэ нас яг адилхан энэ ухаалаг гэрэлтэйгээ адилхан аппликейшнтэйгээ холбоод өссөн өнгөө тохируулж болно. Мөн дууны хэмнэлээр өнгөнүүдээ өөрчлөх боломжтой ийм төхөөрөмжүүд байна. За, одоо бүгдээрээ Goosand-ийнхаа энэ гэрэл болон Echo Dot-той холбоод ажиллуулж үзье. За, эдгээр 3 төхөөрөмжөө бүгдийг нь холбочлаа. За, одоо бүгдээрээ Echo Dot болон bedside lamp-аа хооронд нь холбоод асааж үзье. Alexa, turn on the light, please. Okay. За, асчлаа. Одоо бүгдээрээ Goosand аппликейшн ашиглаад энэ гэрлээ өссөн өнгөрөө солиё. Бас мөн гоё автомат нөхцлүүд тохируулж үзье. За, өнгөний хувьд бол ингээд өссөн өнгөө тохируулж болох юм байна. За, мөн энэ дээр өссөн нөхцлүүдэд тохируулж болно. За, энэ дээр бол бүгдээр одоо цаг агаар хасах 2 градус хүрэхэд гэрлийнхаа өнгийг өөрчилцгээе. I found one new scene called a temperature, less than 3°C, smart bedside lamp, and you can control it by saying, turn on if temperature, less than 3°C, smart bedside lamp. За, одоо ингээд хасах 2 градус хүрэх юм бол манай гэрэл цэнхэр өнгөтэй болж асах юм байна. За, одоо Bulb-ийнхаа хувьд дээрээ илүү бас танилцъя. За, өнгөнүүдээ бол ингээд хүснээрээ бас яг ингээд аппликейшны хамтлагчтай өнгөдөө өөрчилж болох юм байна. Бас гоё бэлэн синүүдийг ашиглаад өссөн өнгөө тохируулж болох юм байна. За, энэ бас яг нэг гоё юм болохоор дуу тавиад дууныхаа хэмнэлээр өнгө дөөрөө өөрчлөгддөг юм билээ. За, турч үзье. За, энэ гэрлүүдийг бол та хэд харчлаа. Үнэхээр гоё юм байна. Надад бол үнэхээр гоё санагдлаа. За, тэгээд яг хэрэглээний хувьд бол энийг
илүү яг өөртөө vibe оруулах те ямар moodтэй байгаа тэрнээс хамаарат гол билүүдэд өөрчлөөд тохируулаад ном уншихтаа ч юм уу те бас тохируулж болох юм байна. За энэ түрээд манай unboxing видео бичлэг маань дуусж байна. 7 хоног болгон бид технологийн салбарт гарч ирж байгаа ухаалаг төхөөрөмжүүдийг танилцуулах учраас та бүхэн пэйжтэйгээ ойрхон байгаад лайк дараарай.